Монгол нутагт мал аж ахуй үүсээд лавтая 5,000 жилийн үүрийг үзжээ. Манай монголчууд 5 хошуу малаа дуулан малаж эхэлсэн цагаас оюун сэтгэлгээн тэлэн тэлсээр өвөрмөц соёлыг бүтээсэн юм. Тэр нь нутаг бэлчээрийн сонгон таних, малынхан үс ноосоор гэрийн эсгий, ачилгын хом бамбай, дээс бурантаг, ширээр нь сур татлага, айргийн хөхүүр, хоньны нэхийгээр дээл хувцс, сүү сайлаар нь янз бүрийн эдээ цагаа боловсруулахын хамт. Гэр бараагаан төхөөрч сурсан, төмөр дөрөө хазаар хийх аргыг нээж олсон, өхөр морь тэмээнд хөллөх авсаархан тэрэг хийж сурсан зэрэг эрдэм ажлаараа илэрдэг. Хэдэн зуун хонио зүсээр нь таньдаг төдийгүй аяг араншингийн хүртэл нэгд нэгэнгүй мэддэг малд нүдтэй хүнийг эрдэмтэй хэмээн хүндэлж ирсэн нь эрхэм учиртай. Ийм эрдэм бэлгэн тэгшэрсэн малч удмынхан бэлчээрийн мал маллагааныхаа сонгодог их хөв номын далайг үеийн үед цалгааж асгалгүй бэлэг оюундан сударлан авч яваа босов. Хэнти хангаан их нуруугаар өнжин хонон бороо зүсэрч гол мөрөн үерлэж үүл манан хөглөрч байхад алдарт 33 говьд ангасан тэмээд ангарайлдан салхитаж хулангийн сүрэг цавчир усандаа тоосрон ирж байдаг. Уултай, талтай, говьтай, эрстэс араншинтай энэ л нутагтаа мал сүргийн зохицуулан маллаж өсөхийн тулд манай малчин ардууд өвөл хавар зун намрын дөрвөн улирлыг арилжин өөдөө сөөргөө нүүдэлсээр өдий хүрсэн төвхтэй. Манай малчид 9 хөртөөлөх хатуу хайруу цагт хөвөө хөндийн хөгч авраас малаа хамгаалan өндөр уул хяр тулгуудын энгэр илгэнд өвөлжөө бууцаан засаж өвөлжин цагийн хатууг туулнаа. Нүүхийн өмнө нутгаан, буухын өмнө буурьяан гэж үг бий. Эргэх дөрвөн цагийг малынхан бэлчээрт чөдрөлсөн малчин хүн аль улиралд ямар нутаг түшхэн амтахгүй юм. Энэ сайхан нутгийн юм ээ хөө мэдв. Тэгэхээр хавжаа, намжаа цугаан нэг улирал байгаа штэ бэ. Энийг хавжаа аваа мэдв. За ягаад вэ? 하셔셔도 쉬었지. 아 그때 샤워때 이게 인게 뭐도 이거 인 버섯사 한데가 자타스도 호줬대. 자 이게 거의 신 실조 뉴즘 하워져 있죠. Малын мөрөөр хээлж гэрийн буурьяар тамгалаагүй газар манай нутагт үгүй. Гэлээч хаа хамаагүй санаан зоргоор ачлах тэмээдэн сөглөж нүүдлийн бурамтаг эвхэдгүй эрхэм ясан би. Энэ нь чухамдаа малчин ардын нутаг таних ухаан билээ. Хэд гурван овоо, толгой, даваа гүвэний нэр тогтоосноор нутаг таних ухаан суулаа гэж бодвол тэр түнж чамлалттай. 그 한국에 거기 저기 가면 거기 드론 사격 어디를 또 그걸 마지막 거야. 자
사실 하월스게 해가지고 동생 해가지고 천천히 열치네 뭐. 하월스긴 한니 밀제야 성하고 함기사가 남도 같은 나르타. 그래도 모두가 살게. 팀 와서라도 어떻게 한다 아이 샤워가 만나인도 사과부터 다음부터 내가 디스크 사서 와서 내가 했대. 이면도 생각도 너무 게 아르타 같은 조인도 호텔다 이 가서 이거 하고 말했지. 양아 등기 조금 거 하고서 쇼를 타가지고 어쩌서 터도체 유무트 가서 맞춘 다 거의 외식고 생각했긴 팀이 가시대. 이거 모토로 맞아 아마 한 잡다 사실 신기세게 тослог гэх юм байгаа шүү дээ. Хоёрдугаар зун мод халуун байдаг учраас зун мод энэ нутгийн хамгийн одоо сайхан үнд уулах хагат көвч ялаавах багтай ийм одоотой хаад байна юу. Тэнийг бол болох юм. За хоноо манай дүү юу шиг чиний хэрэгж байна. Баян цагаан уул байна. Цэцэн уул байна. Бахар тариач байна. Энэ ч бүгдөө үнд сайхан уул бүгдөө сэрүүн. Энэ л манай зуны осрол хэрэгтэй. Малчууд маань залган малчны эрдмийн өвлөж яваа. Хожимон чих халууц уламгүй ийм сайхан залуу залгамж уй өсөж өндийж байдаг нь малчны номын хуудас шарлаж сэмэрхгүй их найдлага их өв юм аа. таньслаагүй. Моцоо гайгүй сайн байдгийг байна. Эний цааны юу хот энэ гандуу байгаа шүү тийм ээ. Тэгэхээр чинь одоо сайн байгаа таагийн малганы хай мэдүү. Яг хоо. Энэ ойлгож байна. Энэ ойлгож байна тий. Тэгээ тань сайн хот хийж сайн тагруулж одоо сайхан л байна. Энэ малмалхад хамгийн чиний шүтээ юу? Малмалхад минь хамгийн шүтээ байгаль. Байгаль дулаахан сайхан байвал мал таваараа сайхан. Байгалчд олон ургамлгүй. Тий. Алин шигтгүүч. Байгалаас хамгийн ал ургамлаас шүрхөг, шавг, цагааг. Зүйтэй. Тийм шигтэн. Шарилж идэнэ. Тэгээ мал хойштэй. Тэгэхээр хэдэн анхаах юм байдیں۔ Нэгдүгээр юу хөлөө байгалийн өршөөс суулгах хэрэгтэй. Манай ямар хоолойтой байна, ямар илүүж байна, юун таргалж байна тийм ээ. Нэг юм сони би. Хоёрдугаар малыг би ингэ боддог. Энэ малыг тааруулах нь хай амархан. Тогтоох нь хэцүү байдаг. Тийм учраас тогтооход юу анхаах вэ гэхээр ингэ. Малчин то хамгийн гол хаюулга. Хаюулгад үгүй сонирхолтой тэгээд малын эдээшл юу байна тэгэл малчин муу угал тогтдог малшгүй. Сайн бол тогтож байгаа юм. Тийм сайн бодоо юм мэдүү. Миний юм ёстой жинхэнэ одоо хоолоо идж байгаа мэй бодож байгаа шиг тэг бодож. Тогтох суугаад байвал миний хон тогтох юм болж байгаа юм шиг мэдүү. Хомын нойн гэдэг суугаад тавь багтдаг байшаа. Тэгэхээр нэг хоньд хасамт жавчны арга биш тэр томолоо тэрдгээр болоод нүмэт сайн хийж байгаа. Баян гасан тогтоо хийлээрэ. Хөх тэнгэрийн одтой, сартай, нартай, хуртай нь хамт уншиж, ажиглаж таньсныхаа хэрээр мал сүрэг бэлчээр усаа хямгадж явдаг малчны ухаан элбэг юм аа. Чухам энэ элбэг ухаан оддын мэрэгэн зурхайг буулган олоорт хөх тэнгэрийн татдаг дурангаар биш тандж тунгаах оюун бэлгэрийн шинжилэн судалсаар ирээвэлээ. Бидний өвөг дээдэс цаг агарын шууд нөлөөндөр мал сүргийн тааруулан нүүдэлж ирсэн туршлага нь бэлчээрийн мал маллага зонхилж байгаа өнөөгийн нөхцөлд асар их өв болон үлджээ. Тэнгэрийн уншаад өнөө маргааштай ямар болохыг байтугай. Тэр жилдээ ямар болохыг бэлэн зэлэн хэлнэ гэдэг ер
эрдэм биш гэж үү дээ? Самстаяа чинь өвлийнхэн 15-нд эхэлж хойж байгаа юм. Өвлийнхэн 15-нд дахиад донцын 13-нд дахиад дэс 11-нд дахиад тэгээд хоёр хойш дахиад юм л да. Тэгээд ер нь тэгээд өвлийг сайн муулах мэдхийг бол 115-ны дахиад машиных гол мэд сараас машин дахиад. Тэр тохиолдолд маш дулаарч байх юм бол тэр өвл дулаан. Тэр тохиолдолд хэвчүүл хойш хийх юм байж. Ийм үний юм лээ тийм олон жил ажиж харсан. Тэгээд машиных бол тийм ер нь олон хөшөөлөг ярьж байсан. Тэгээ хойш харсан. Тэр үний юм лээ. Энэ тэгээд өвлийн олон тохиолдлуудыг тохиолдсон улам дулаан байгаа юм. Тийм үсэ харах. Тэгээд сонныхын шинийн гурванд дуустдаг юм билээ л дээ. Тохиол машины тохиолдол дуустдаг. Тийм байна. Тэгэхээр өвлсгийн тэр салхи өвлийн хор орох эсвэл өвөл салхитай холбоотой бас байгаа юм. Өвлөнд нарвал сүржээл заавал юм орж байгаа юм. Ингэж ирж шít, ингэж иргүүл. Өвөл ингэж иргээд байвал нар зүргээд өвөл юм ордгоо. Юуны билээ. Салхи нарвал иргээд байх юм бол заавал сүлдээ юм ордог. Нар зүргээд өвөл шуурдаг. Ийм бас байгаа. Тэмээ ер нь би бас нэг зурхайч юм уу гэж бодод тийм. Тэмээ ер нь салхи ороо аль нөмрийн дагаж гиттэл байх юм бол туусан ч тэмээ ер нь явахгүй тэр хүүт өдөр шуурх өдөр тэр өдрөө бол бүтэн шуурна. Маргааш нь шуурна. Тэгээд зүгээр тэр тааруу нэг шуургах юм бол энэ нар хойрсоо хойно шуурган тогтохоор байсан бол тэмээ ер нь гिचнээ шуургантай байсан усаа ууж яваал тэгэл бэлчээрлүгэ идээлэл салхиан сүрсгээл бэлчээрэл идээлэж байгаа. Уруудаач байхгүй. Налх батхтай ин хаврын цагт бол тэнгэрийг бол ерөөсө буйлаал байх юм бол ерөөсө тэнгэр ерөөсө 5 6 хоногоор шуурна. Бүр 7 8 хоногоор шуурна. Өглөө осоод ирэхдээ ингээрээсөө дуурахгүй ганц нэг хаанг бойлаа линк туухад л ганц нэг хаанг бойлаа ингэж байвал тэр өдөр бол тэнгэрээрээс хэд хоног бол сайхан байна. Тэр өдрөл амьсгалах бүгд нэг шинж байдаг. Хоног зуны амьсгалах өдөр яах вэ? Сахинодо 100 хоногоос сэлхтэй. Тэгээд бүрхэг тэг юм бол 100 хортой байдаг. Тэр баруун хоногоос ингэж шуураад баруун өмнөөс юм одоо ингэж шуураад тэгээд гинг гэх юм бол 100 хормогтой байдаг. Төвний шүү бай. Өвлцгийн амьсгалахад өвлцгийн амьсгалах өдөр сайхан тийм бүрхэг дулаан салхин баруун өмнөө байвал тэгвэл дулаан хатар байдаг. Ингэж хэлдэг. Сасвахтай байна гэж ингэж хэлдэг. Хаврын амьсгалах өдөр баруун хоногоос шуурч, маш их шуурч юм уу? Юм орж тэгж байх юм бол хавартай. Маш гинг бол мууж гэж байдаг. Тийм их шийдэж байгаа юм л да үнэндээ. Дөрвөн цагийн амьсгалын орох шинжгүй тэмэлж байгаа. Тэнгэрийн царай хард суух биш. Харин урдчлан мэдэж, өгтөн сүрдэг ижилгүй аргажлан эрдэн болсон буурлууд маань өглөө босоод тэнгэрийн ажиглаа гэж сургасаар ирсэн нь ийм алтан учиртай билээ. Энэ хэмжих хэнийг байгаа юм бэ? Энд сэрээд ирэх байгаа. Сэрээдрийн энэ сэрээдрийн малын баас байна тийм. Тийм байна. Тийм. Хаваас ногоо идэж тарг 30 авах юугаа чигээ олдсон байгаа мал шүү ч одоо. Яаж вэ? Энэ хоргол бол хоорно наалдаад энэ нэхтрүү тэгш жаахан тийм яцгайд уусан маш тийм. Тэгэхээр бол тага тиймхэн ногоо хоол болж шингэж үеийн шингэж байгаа байл байхгүй юу? Айлын хоныг хараагүй мөртлөө газраас ганц хоргол аван имэрч үзээд бэлчээр нь тохирсон эсхийг ингэж дотор нь орсон юм шиг хэлнэ гэдэг мөн чих
эрдэм ухаан. Таан хүмүүл баглуур бударган дэлхээ тогтворгон зогдор улалж хулан хойрог хунчирхай гिचхэн зараа таар гэдэл ургамал бүхэн өөрөөр нэртэй өөрийн гэсэн өвөрмөц өнг үнэртэй адил мөн өөрийн гэсэн өвөрмөц шим шүлттэй зарим нь малд хоол болдог байхад зарим нь хор болдог байх юм. Ургамлаан таньж мэддэггүй хүнд бол хамаг мөн чанар нь нууц. Ургамлын нууц бэлчээрийн даац гэдгийн учир энд л тунана. Хамуур идшний цаглаг нь үзүүр сүлний шимэлг нь тавг сүлний нүн жиглэг нь дунд идш дулаа хэвтрэлг нь ямар ч их өвс ногоо байгаад цагийн аяс малынхаа онцлогт тохируулан олж идүүлэхгүй юм бол бүтлэр тааруу болдгийн учрыг эндээс мэдэж болно. Манай малчид хариулгын сайнаар малаан таргалуулдаг уламжлалтай. Дээр үеэс нүүдэл суудал болж малаан бэлчээр сэргэн хариулахыг эрхэмлэж байлаа. Ер нь бэлчээр сэлгэх нь мал таргалуулах, бэлчээр талхлахгүй байх сайн нөлөөтэй юм аа. Ус нутаг сэлгэн мал сүрэгтэй сайн тархуч ахуулдгаас баярлан бууж баяж нүнэ гэдэг ардын цэцэн үг гарчээ. Малчин монголчуудын мал маллагааны уламжлалд нэгэн өвөрмөц эрдэн байдаг нь мал сүргээ элдв эмггээс эдгэн ариулах өчтөчнөө янзын арга юм аа. Сайн ноён хан аймгийн Агвизэн гүний хошуунд 1836-аас 1894 оны завсарт амьдарч байсан Тарган бандит хэмээх цэвэл ванчиг доржин бичсэн 15 бот номын нэг нь малчин тэргүүтэн дорох туслахын учир адуу тэмээ өхөр хонь ямаан сүргийг арчлан эдлэх эмчлэн засах арга гэдэг судар юм аа. Энэ нь цоврал 5 номоос бүтэнэ. Анх дугаар ном нь адуулагч тэргүүтэн дор тус хүргэх аргын цоврал. Морины өвчин ангаахын үе оршвой хэмэх юм аа. Морийг унахын цагт урд хөл нь бүдрээд байвал бүдэрсэн хөлийн туурайн өмнө дээд ирмэгт байдаг нүд химээхийг хатгаваас сайн. Дөрөөлхийн судсыг ханаваас тэр адуу сайхан таргалж хүчлэнэ. Сударт энэ мэт тунгажээ. Эцэг тавихад хамгийн нэгдэг нь өөрийн удам мөксагийн сайн бодох хэрэгтэй. Одоо манай ямар хоньны хоргоо энэ бол ихэнд ямар зантай энэ ямар хсны хөвгтөө энэ бол ямар зэгийн одоо зан сайтай сүүтэй үү ноос сайтай үү биеийн гадар ямар үйл гэдгийг улдаар нь тийм удам мөксагийн сайн судалж байж тэрнээс эсэх бол тавих хэрэгтэй. Хамаагүй зүгээр дайсан тавьж болохгүй. Манай хоньны гол зүйл халзан хаалгаа тавьж байна. За халзан хоньуд яхаа хөлөө манай
Хэзээний дамаахан харцааны гэдэг бол манайдаа хэзээний Монгол хүний бол хэлсэн бэлэгтэй гүндөхтэй чалсан цагааны өнгөдөг хайрладаг юм байгаа шүү дээ. Энэ бол тийм ашигтай. За хардлагатай хонь гэдэг бол бас нэг өөр мэс юм байх шиг байгаа юм. Ялангуяа тэр хардлагатай чинь 5 битүү гэж байгаа. 5 битүү чи ямар юм хэлж байгаа юм бол толгой бүтүү хардлагатай цагаараа байхгүй толгой бүтүү хардлагатай. Тэгээд дөрвөн хөлийн үзүүр хар тэр бас цагаангүй доош сул байхгүй юу? За тэр одоо харалдаа тэр хардлагатай хосол сайхан харалдаа таваад. Энэ мөнгөний гадлэр цус олуулаад энэ тахс магийг гэдэг бодож байна тийм бодож байна юм байгаа юм. А тэгээд цааш нь одоо энэ эцэг малыг сонгон тавихад бас нэг юу байна вэ? Малыг ашиг шимтэй сайхан малтай болохын учир их эцэг мал байдаг. Эцэг малаас сайхан мал гарна, эцэг мал Монголоос муу мал гарна. Ингээд энэ эцэг малыг шүтэж сайн сонгож энэ өөрийнхөө хоньяд тэгээд угсааг нь сайн харж тавьж байгаа юм угсааг нь тавьж байгаа. За тэгээд цааш нь яг өөрийн хотоос олон тавих болдоггүй тэгээд энэ тэгээд болдын бол өөр газараас сайн одоо тийм шинэ хувцас олж тавьж байгаа юм даа. Энэ одоо нэг хувцсыг бол сайн бол 2 жил тэгээд сольдог хэвээр. Яасан хаш болдгоо шүү дээ. Хардлагатай хонь манай Монголд их олон байдаг. Тэнийг ягаад одоо манай монголчуудын шүтчээс иймэрхүүл ийм шиг байгаа юм аа. Хардлагатай хонь бол өвлийн зуны цагт юм бол доошон нар тусах юм болоош ингээд доошоо ингээд гушуун доош игээ хороо тусахдаа наанаас тутаалах гэдэг. Өвлийн цагт бол хардлагатай хоньны толгойд л китэн жавар баг халддаг. Жавар хэцүүтэй байна шүү дээ. Тийм байна шүү дээ. Ийм учраас хардлагатай хоньны гусыг шүт тавьж ирсэн нэг монголчууд ийм байна шүү дээ. Ийм байна. Малын ашиг шимийг дээдгийн одоо хэсгийг малыг одоо сайн мал болгоёг бол нэгдүгээр тарах хэрэгтэй. За малыг таргалуулах юм бол малын олон талын ашигтай. Нэгдүгээр нь өөрийн одоо биеийн жин хүнд байна. Сайн хөл авна, их ноос авна. Ийм одоо ашигтай шүү дээ. Тэгээ малыг таргалуулаад ингээд дээдгийн таргалуулах байхлаа тэгээ цаана бас юу байна вэ? Малын ашиг маш ашиглах чинь малыг номхон болох хэрэгтэй. За тэгэхээр одоо хоргийг бол багаас нь олон дахин барьж хүүлэх, көгөнд уйгах ингэж мэтээ одоо олон дахин барьж гарах хор шиг хэрэгтэй юм. Оноо тугал ботхыг бол багаас нь уйж, олон дахин уйж тэгээс нь оноо тугал ботхог бол их сайхан одоо багаас номхон суушаас номхон болно. Тэгээсээ улаасаа ашиг шимийн одоо эвлэгтэй болно. Яаш нь ингээд оноо жидсэн ч одоо хайшин яаш жидсэн ч одоо болж байдаг. Хүн бол одоо сахад луулах номхон одоо дэлэн сайтай болох тэмээ юм бол багаас нь суулсан бототмээ бол оноо жидлих тэнийг ачих бүхэл талдаа бол их сайн. За энэ багаас нь эдэлсэн одоо их ачсан тэмээ бол томордог, ид бацардаг том болдог. Одоо манай чинь одоохны хавьлаа юм байна шүү дээ. Манай маш жижигээд байгаа шүү хөлөө багаас нь идлээгүй. Ясан бацаагүй учраас бас манай маш жижигээд болж байна шүү. Ийм байна. Тэгэхээр энэ малыг одоо ашиг шимийн авахын тулд сайн амгуулах бас нийтлэг хамгийн том ашиг шимэх юм. Тэр байгаа юм шүү дээ. Монгол малд маань төрөлхийн хэд хэдэн сайхан чанар бий. Гайхамшигтай чанарч гэж хэлж болно. Энэ маань нутагшхийн гайхамшиг, ижилсхийн гайхамшиг, зүсмийн онцлог, тэсвэр төвчээр, эзэндэн ээлтэй эйнх шүү шинж. Монгол малынхан чухам энэ гайхалтай сайхан чанарыг бат сайн хадгалахын тулд удам угшлаас нь ахуулаад анзаарсаар ирсэн малчин удмынхны холж тунгаамал ухаан билээ. Нарны халууныг салхиар ургамлын аагийг усаар дарж хариулдаг уран ухаан хэнийх билээ? Малчных. Энэ ухаанд уул ус, од, сар, ургамал бэлчээр салхи чавар юу ис багтана.
Малчны эрдэм малын буян болж дэлгэрхийн учир ихэ. Цаг цагийн шалгуурыг хотойлгүй давсан амьдралын их ноён нуруу малчин ардын мал маллахын сонгодог эрдэм гэмээн манай үлэмжийн их баялаг үндэсний сайхан бахархал өвг дээдсийн минь үүх түүхийн тодмөр ариун нандин шүтэн их гэрэл гэгээ юм аа.